Сайн байцгаана уу? Та бүхэндээ 2022 оны 10 сарын 27-ны өдрийг хобби ногоочин байгална. Нэг өврээр тарьсан жимснийхаа одоо гэртээ үйлчдэг жимснүүдээс ганц нэгийг танилцуулъя. За энэ болохоор авокадо байна. Авокадо ийм урган ингэж ургана. Тэг чимхэл цай хийж өгнө. Дотроос нь энэ үр гарна. Энэ үрээ болвол ерөөсөө шууд шоронд шигтгэж чинь энэ үр хавар очин тавхан энийг аваад энэ био эко үр байгаа. Тэг шууд шоронд шигтгэхэд ургуулаарай. За энэ анар жимс байна. Анар жимсний үр бол та нарт очисон байгаа. Хавар бол бас очино. За та бүхэн энэ био эко жимс болохоор энэ жимснийхаа үрийг аваад ингээ ургаад ирэх юм бол та нар үрийг аваад дахиад эргүүлээ тариад ээж болно гэсэн үг. Тийм учраас энийг сайхан ургуулад тэгээд үрийг аваад тариад байгаарай. За нанар маань навчааг өгч намар болоод. За энэ болохоор черемоя. Черемоя маань ингэж ургана. Ер нь авокадо урах байгаа зүтэй гэхдээ навчин арай өөр. Ингээд оройн болохоор ингээд унжгаад ингэж ургана. Хараа навчин гарахаа өмнө. За дотроо ингээд их гоё амттай ийм тослог ийм гүзээлцгэн шиг цэцгээтэй гүзээлцгэн шиг тийм амттай их гоё жимс байгаа. Энэ калер аюул илбэг. Ясны бэхжилтэнд их сайн ийм жимс байгаа. За энэ доторх хар үрийг аваад тарина. За энэ болохоор бас нэг жимсэлдэг кактус байна. Энэ кактусыг болохоор германууд файген кактус гэдгийг. Пайге болохоор инжирийн мод гэсэн. Инжир байхгүй юу тий. Тэгээд энэ жимс гарна. Энэний үрийг явуулаг байгаа. Энэний үрийг явуулнаа та нарт. За бас био тэгээд та нар ургуулад жимс нь гарах юм бол бас ингээд үрийг аваад тариад аж болно. За энэ болохоор алтан жимс маань байна. Би энэ алтан жимсээ энэ мөчөр хугарсан, энэ хугарсан эднэрийг нь аваад ингээд дорн шигтгэсэн чинь ингээд хөөрхөн жимстэй хугарсан мөртлөө ингээд байж байна. Энийг бас хугалчаад ингээд шорон шигтгэсэн энэ хараа. Бүр ингээд жимстэй хугалаад шорон шигтгэсэн чи одоо бүр ингээд гоё ургаж байна энэ дотор. Энэ шорон шигтгэсэн минь нэг дор бүр 4-5-ыг шигтгэсэн байгаа энэ хараа. Бараг 4-ыг шигтгэсэн хугалаад юм жижигхэн савнд ингээд тарьцсан. Гоё ургаж байна. За энэ жимсэлдэг кактустай адилхан бас нэг кактус би та нарт өгсөн байгаа. Тэр бол их гоё тийм улаан жимс гардаг. Дотроо юм жижигхэн хар үртэй энэ хараа. Энэ жимсэлдэг кактус та нарт байгаа. Мэн хаана энэ ингэж ургана. Одоо энийг ингээд бүр том болоод ирэхээр нь зэрэг жоохон томхон савнд хийгээд дээшээ зүүчих юм бол доошоо унжиж ургуул гоё юм бэлээ. За тэгээд та бүхэнтэй ингээд алтан жимс маань ийм жимс байгаа. Гадаа бол өстэй янзын гоё ургаж байгаа. Савнд тариад энийг тайраа шигтгээд үйлчүүлэх гээд ингээд аруулсан байгаа нь. За ингээд био эко жимснүүдээ сайхан тарьж ургуулад үрийг аваад өөр ингэсэн эко био гоё жимсний модтой болоорой. За энэ болохоор мандарин байгаа. Жижигхэн юм үрлэн мандарин. Болохоор яг жүрч шиг хайстай иддэг тийм гоё мандарин. Яг усан үзэм шиг ингээд бүр дээшээ ингээд авирч ургана. Ийм гоё мандарин байгаа. За эднэр бол халамж шинжүү. За би та бүхэнд одоо энэ алтан жимсээ харуулъя. Энд нэг гоё юм би өчигдөр
биодэлгүүрээс юм мандарин авсан. Мандарин ингээд мөчөртөг байхаар насаа. Одоо энэ мөчөртөө мандарина шоронд шигтгэн. Зөвхөн энэ мөчрөө шоронд шигтгэчихнэ. Би нэг шигтгсэн байгаа та нарт харуул. Энэ хараа. Энэ бас мандарин аваад идэл шигтгсэн. Тэгтээ аюух удаж байгаа. Энэ тэгтээ үндэс гарцсан бахаа. Энийг би бүр хавар шигтгсэн. Тэгэд одоо унтах гадна 100 шигтгсэн байна л да. Тэгтээ хөрхөн ногооноор шин байгаа л байгаа. Энэ бас хугалцсан би энэ мандарина тэгээ бас шигтгсэн. Тэр энэ мандарин хугалцаа шигтгсэн юм хөрхөн ургаж байгаа энэ хараа. Шигтгсэний дараа ийм гоё ургаж байгаа. Энэ болохоор том мандарин. Голынх нь бас л үрээр тарьсан.